Баярлалаа. Тэгэхээр бид нар жоохон яг юу яриад байгаа вэ гэдэг асуудал төрөд байна л да. Энэ бүгд найрамд хятадаар дулсаас 1 тэрбум Америк долларын хөнгөлөлттэй зээлийн тухай яриад байна уу? Эсвэл зүгээр энэ дотор нэг тухайлсан асуудал буюу энэ эгийн голтоо цэрэг тойрсон асуудал яриад байгаа юм гэсэн. Хэрвээ 1 миллиард долларын асуудлыг ярьж байгаа бол 825 чинь цаана бас нэг 170-аад сая үлдэх ёстой тийм үү? Байх ёстой. Тэр нь жоохон яах юм? Тэр нь яригдах юм уу юм гэсэн нэг юм асуудал. Нэгдүгээр асуудал нь энэ. Хоёрдугаар асуудал нь бол юу вэ гэхээр бол энэ зээл ингээд аваад мөнгө зараад эхлэнэ гэдэг чинь бол эцсийн дүндээ ер нь бол үр ашигтай одоо болж үтх юм байна л гэсэн шийдвэр гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн гол асуудал бол усан цахилгаан станц дээр эрчим хүч худалдаж авах гэрээ байх ёстой тийм үү? Power Purchasing Agreement гэж байх ёстой. Тэгэхээр 1 киловатт эрчим хүчийг ямар үнээр ямар хугацаанд авах юм бэ гэсэн тийм тооцоо моцоо гарсан байд юм уу юм? За, болор сайд эхлээд хариулъя, дараа нь төслийн нэгж хариулъя. За, амар жаргалагчны асуултанд хариулъя. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид байнгын хороодтой зөвшөлтсөд гэрээнд гар үс зурх эрхэл авж байгаа. За, энэ дээр бол яригдж байгаа төслүүдийг түрүүн танилцуулсан. За, энд бол эгийн голын усан цахилгаан станцын төсөл. За, Гачууртын уулзвраас Налах Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинжилгээний төсөл гээд. За, энэ дээр бол одоо Мандалхой дэд станцын төсөл, за мөн одоо Эрдэнэтийн Дулааны станцын өргөтгөлийн төсөл гээд ийм төслүүд бол өнөөдөр урьдчилсан байдлаар яригдж байгаа. За, ерөнхий хэлэлцээр хийгдсэний дараа бол бид энэ төслүүд дээр одоо дахин ярилцаж гар ус зурх юугаа бол дахин тусгайлсан гэрээ хийж таарна. Тэгэхээр өнөөдөр бол бид яг энэ 1 миллиард одоо 1 тэрбум долларын одоо энэ гэрээн дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч төрийн ажилтныг хийх үеэр бол энэ дээр зурх ийм төлөвлөгөөтэй байгаа учраас орж ирж байгаа. Ер нь бол хэлэлцээр нь бол нэлээд удаан хийгдсэн, хэд удаа бид нар бас уулзаж хэлэлцээр хийгээд сая хамгийн сүүлд бол Бээжин хотод хэлэлцээр хийгээд энэ дээр бол одоо зурья гэдгээр эцэлэн тохиролцсон байгаа. За, үлдсэн асуултанд нь ажил хийсгээс хариу. За, төслийн баг 4 номер. 4 номерын микрофон саарай. Амар жаргалагчны асуултад хариулъя. Эгийн голын усан цахилгаан станц албан дээр орцсон. Зээлийн ерөнхий хэлэлцээр улсын их хурлаар саяхан батлагдсны дараагаас одоо тусгайлсан зээлийн хэлэлцээрүүд явагдана. За, эгийн голын усан цахилгаан станцын хувьд бол манай Тэзүүг хийсэн дөрөв хийсэн Францын Tractable Engineering компани Тэзүү тооцоололоор бол 1 киловатт эрчим хүчний үнийг бол 8.5 одоо Америк центээр тооцсон байгаа. За, ингээд энэ зээлийн хугацаа буюу одоо 20 жилийн хугацаанд одоо энэ өөрийн орлогоосоо энэ зээлийг одоо бүрэн төлөөд өөрөөр хэлэх юм бол улсын дэвсгэр одоо дарамтгүйгээр төлөөд. За, ингээд дуусны дараа бол эрчим хүчний үн тариф бол одоо 1.4-өөс 1.6 цент болж буурах одоо ийм эдийн засгийн тооцоол байгаа. Тодруулах амар жаргалагч шүү. За, тодруулъя. Амар жаргалагчны микрофон саарай. Нэгдүгээр асуудалтай холбоотойгоор одоо санал хураалт явахдаа 1 миллиард долларын зээлийг дэмжиж гэсэн санал хураалт явах юм уу? Эсвэл 825 гэж саналж явах юм уу гэсэн нэг юм асуулт байж байгаа. Хоёрдугаарт нь тэр 8.5 гэж хэлчих шиг болоо тэр хин 8.5-аар худалдаж байгаа. За, 4 номер. Нэрээ хэлээрэй. Туудорч эрчим хүчний яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга 8.5 центээр манай төвийн эрчим хүчний системийн нэг худалдаа өгч байгааг өнөөдрийн байдлаар манай цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ манай арилжааны оператор энэ дансны явдаг энэ 8.5 центээр Тэзүүгийн өртгөө нөх хүртэл хугацаанд авна. Тэрний дараа бол саяны ят сүрэн дараагийн хэлдгээр 1.4-өөс 1.6 цент болж өртгөх нь буурах. Тэгэхдээ бас нэг онцлог ялгаа нь энэ яг би хувийн хвшлийн одоо нэг Independent Power Producer FPP станцыг утгах юм бол энэ маань зээлийн засгийн газар өөрсдөө баталгаа аваад гаргаад явж байгаа учраас Power Purchase Agreement бол хийхээ хувьд бол хийн. Тэгэхдээ нөгөө бусад хувийн хвшлийн станцуудад тавьдаг нөхцөл шаардлагууд нь бол арай жаахан өөр гэрээн дээр бол өөр болох байх.